шинжилсэн батлагдсан эрүүл мэндийн даатгалын тухай хууль ирэх 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиар иргэд үйлчлүүлэх хэмжээг энэ ч өөрөө сонгохоор болж анх удаага ирэх үүргийг тусгаж өгсөн юм. Шинэ батлагдсан хуулийн дагуу эрүүл мэндийн цаасан картыг захин төлбөр шилжүүлнэ. Ингэснээр иргэд чирэгдэлгүйгээр эмнэлгийн үйлчлэгийг хүртэх боломжтой хэмээн тооцоолжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинжилэн баталсан. Ингэснээр эрүүл мэндийн үйлчлэгийг бараг хүртэж чаддаггүй байсан иргэдийн хувьд бас ч нэг боломжтой болж байна. Иргэд өөрсдөө эмнэлгээ сонгох боломжтой болж өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний зардлаа даатгалын сангаас төлөвлөх эрхтэй боллоо. Харин энэ хуулиуд 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Харин энүүд эрүүл мэндийн даатгалын дэвтрийг захин хэлбэр шилжүүлэхээр болсон байна. Өвчтний түүх карт гэдэг нэг одоо өвчтөй иргэдийн хувьд бол бүр энэ ботноо шиг зузаан цааш одоо нам тэврээд явдаг байсан. Тэрийг хайж өргөдүүлдэг. Тэгээд өмнө ямар одоо өвчнөр өвдөжсэн, ямар имчилгээ хийжсэн юм нь хайгддаг, өргөддөг. Дараа нь одоо тухайн өвчтөнд одоо дараагийн эмчилгээ үзүүлэх тохиолдолд бол одоо өмнөх мэдээлэл байхгүйгээс болоод алдаатай одоо эмчилгээ үзүүлдэг. Тэр асуудал бол нэг удаа гардаг ийм асуудал байсан. Тийм учраас ийм одоо захин одоо хэлбэр шилжүүлж өвчтний нэгдсэн одоо мэдээллийн санг бий болгосноор тухайн өвчтөнд бол одоо тэр өвчтний түүх одоо тэр картыг бол хайж өргөдүүлэх асуудал гарахааргүй. Тухайн файл руу нэвтрээд ороход бол тухайн эмчилгээч эмнэлгийн байгууллага энэ бол одоо тухайн өвчтний талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа. Хуулиуд 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих тул тэр үед захин картыг хэрэглэж тараа. Харин хэрхэн яаж олох талаар журам гаргаагүй учраас тодорхой тов хийх боломжгүй байгаа юм байна. Өмнө захин карттай болно гэж ярьж байсан ч зарим нь дугаар авах хэрэгсэл болж байсан удаатай юм. Харин одоогийн энэ яриад байгаа захин карт нь иргэдийн түүх агуулсан эрүүл мэндийн үйлчилгээний баталгаа болох юм байна.